Ардын уран зохиолч төрийн шагналтай Балжирын догмод. Улаан тарианы хүүхнүүд уран сайхны нийтлэл. Намайг баг байхад манай хөдөө нутагт улаан тарианы хүүхнүүд гэж нэг их жаргалтай гоё ганган амьтад байлаа. Дэлийг нь засч шивхээрсэн агсам, сэргэлэн морунаж, торго дурдан дээлөмсөн, сам зүү хатгсан тэр шаавэ дэгжин бүсгүйчүүл үүр цүүрээр манай хаягаар салхи татуулан дуулалдан давхиж өнгөрөх нь харууштай сайхан. Торгон савхан гутал өшөглөж хүзүүгээрэн гангалан зангидсан эрээн пансан алчууран морины салхинд хийсгэн давхилдах нутгийн сайхан эгч нар. Сардаг өндрийн өврөөр сайхан яргуй цэнхэртэн саахалт айлын хондон сархиаган дагаад идээшлэн хэмээн яг л найр наадамд яваа мэт хоолой нийлүүлэн дуулагдах нь үзэж харах юм ховортой хөдөөний хүүхдүүд хойноос нь дагаад гүймээр. 7 настай миний бие балчирхан ухаандан улаан тарианы хүүхнүүдийг яагаад ч юм бэ хамгийн аз жаргалтай залуучуудын эвлэлийн гишүүн адил хувьсгалч хүмүүс гэж боддог байлаа. Улаан тарианы албанд манай нутгийн хүүхнүүдийн сор болсон хамгийн царайлаг сайхан бүсгүүчүүл цөм явцгаах тул хөдөөний хүүхдүүд бид улаан тариа гэдгийг аймгийн улаан гэр мэттэй зүйрлэн дуу хууртай холбон төсөөлөн боддог байсан бизээ. Өглөө бүр манай гадуур дуулалтан одох тэр хүүхнүүдийн хойноос харан тамхи нэрд суусан өвөг эцэг маань нэг өдөр найр наадамд яваа юм шиг дуулалддаг нь ч одоо юу юм бодох санах юмгүй арилсан дотортой улс гэж эднийг л хэлдэг бах. Хайрын чүмэрд гэж халаглан өгүүлж билээ. Муу дэнсмаагч наадамч үзэж чадахгүй оровч гарвч халтар хідэн хүүхдтэйгээ зууралдан цагийн цагтал сүгүү сайл галтгоо гисээр яваад хөвшөрхөн гэж харамсан бодсноо дэнсмаагч ягаад ганцаараа улаан тарианд явдаггүй юм бэ гэж өвгөөс асуул. Тэ дэнсмаа яалаа гэж явах юм. Тэр чин журамтай бүсгүй. Дэнсмаа шиг ариун гэгэн хүн манай нутагт хаана байна? Гарынхан цай дэний сайхныг яана. Та аргагүй л буянтай хүний шинжтэй хүүхэн. Гэтэл энэ хэдэн яатуунуудыг хар. Намрын хайлган цагаар унсан мөрөөч хайрлахгүй тас шавхуур дадал уралдаж явах юм. Улаан тариа гэж сайн ч юм биш дээ. Ийм завхай зайдан улс яаж эцэг их болно доо гэж хэлээд санаашрангуй шүүрс алдав. Орон сайл эхлэхийн алдад цайн холдож морины явдалд аян шиж ядарсан улаан тарианы хүүхнүүд манайд унд ухаар иржээ. Тэдний 2-3 нь морины давхаанд тариа хөөрөв хэмээн янгуучлан нэг ороо тэврэн доошоо харан сунайж унаад хуянга дүү бид хоёроор нухлуулан yoолж yoохлон янгуучлан сэржмаа химээх аманцар залуухан шар хүүхэн том алтан эмгэн савчуулан сумын дарга гэж нэг хачаа амтан эхнэрийнхээ бөхсийг малалж чадахгүй хэрнээ бас мань мэтийг номхочлох санаа те. Ихийнхэн дургу хүргээд байвал ирэх муужгаа шиг өвдгийг нь шөргөөн эрхэлж ягаад торгон өмд өмсгчхий байц гэж хэлснээр айлгуутан тас хөхрөв. Галзуу золиг чи битгий хүүхдийн чихэнд ус ургамаар балан юм чалчаад бай гэж ээжийг хэлэхэд сэржмаагч 100 алаг нүдээс өмийлгэн над руу харж ихийнхээ мэмнээс гараагүй нийлх амтан миний өвгний учрыг яаж ухаарах юм бэ? Энэ жаахан хорвоо дээр энэ цөөхөн насанд биендээ ахтмаар их юм үздэг бололтой. Миний цус 2 хэрээстэй гарсан энэ намар дийлэн гандтал морио гундтал тариан давхинэц сайн ч мууч эртхэн нэг нөхөр шүү юм олж аваад энэ дэнсмаа шиг гэгэртэй бүкхээс сайхан бүсгүй жаргадаггүй гэж үний юм аа. Танай айлын дэнсмаа шиг царай муутай төрсөнсөн бол юу гэж ингэж амтны нүдний хор унгаж түмэнд шившгэ хутгахсан бэлээ. Дэнсмаа шиг хормоогоо чирсэн хүүхнийг шарваас өөр нөхөр ханааднаас өөр өвчин тоохгүй амар юм гэж хэлээд босч бүс хормоогоо засаад жижигхэн дугуй толио өврөөсөн гарган зүс царай ус гизгэн хідэнтэй толдон эргэлдэв. Ундаас ч цангасан хүүхнүүд будаатай цай ууцгаан ам халцгааж мөрөн дээрээ тогсон том эрээн алчуурынхаа сэжүүрээр хөлсөн арчив. Энэ муусан асмын ирчүүд хүнийг ямар хайрлах вш. Маргааш гэж байхгүй юм шиг дахин нар мандаж өглөө болохгүй юм шиг л
Шүн ор дэрэндээ орсон хон юу ч гэж толгой эргүүлж чадах амьтад. Хохин дээ хохин. Хуурамч худалчийг нь мэдсээр байж хөөгөөд явуулчих чадахгүй нь бидний л төвчээргүйх гэж хэнд ч бухимдан өгүүлв. Дэнсмаагч хідэн халтар хүүхдээ тойруулчихсан гэрийнхэн гадаа ааруул тавьж суун. Тэр хүүхдийг шиг болбраа хөөхөн гарынхан алганыхыг атгсан арцсандаа үлдээж байгаа даа гэж бодоход аманд чихэр амтагдах шиг санагдав. Эхэн царай муутай хэрнэн энэ Дэнсмаагаас гарсан хүүхдүүдийн хөөхнийг яана? Аргагүй л үрийн заяатай хүн юм а. Баг хүүхдийг нь үрчилж авъя гэвэл яадаг бол гэж цэвэлсрэн ихчийг хэлэхэд ижи ам нээж Дэнсмаа хүүхдээ хүнд өгөхгүй. Цаадах чинь 10 хүүхэдтэй болно гэж ярьдаг юм. Гэхэд Сэржмаа 100 алгнуудаа тоглуулан инээмсэглэж очиж 10 хүүхэдтэй болтгон ч одоо юу вэ? Санахаас би шархиран өвдөх шиг болж байна. Тэгэж хүүхэд нохойн тоглоом болсноос ганцаараа гунхаж яваад ганцсан маань хамаагүй дээр гэж өгүүлснээр гэрээс гарлаа. Уяан дээр хөлсөн мулцгалсан эмээлтэй морд нүдэ анил дуулан зогсоогороо зөөрмөглөн. Хүүхнүүдээс эм тариа морины хөлс сүрчиг хангална. Сэржмаагч мөнгөн эмээлтэй зээрэн шарга морныхоо цолбуурыг халамцуу хүн шиг шув татан тайлаад эргэцэн дунд салхи татуулан мордтол морин гинт огил үсрэм болгов. Тэр дөрөөн дээрэн өндөж морин хэд ороолгож цаанхыг нь гаргаад би омглон морь унах дуртай. Догшин морь агсам хархуу хоёрт би хизээнээс хайртай гэж хэлснэ мөрөө чижиргэн хөхөрлөө. Цэвэлсрэн ихч бахархангүй боловч гунигтай дуугаар гайхуулж явсан залуу нас гэдэг. Ганцхан өдрөл хүнийг орхидог юм гинлээ. Сэржмаа минь чи хизээ томоож хүн бэ гэж өгүүлснэ мордлоо. Нарны алтан хумихан мордын хөлс тоос сүрчиг усны анхлын өнөр ханхлуулан одох улаан тарианы хөөхнүүдийг харахад хурдхан том мөр болж зэрэгт мордохсон. Хонь адууны бэлчээрээс гарч холын хол одох юмсан хэмээн бодогдох сацуу. Гэрийн сүдэрт хамар дээрээ ялаа бүчүүлэн унтаж буй хөгшин нохойд уур хурчулээ. 54 он түүнээс хойш даруй 40 жил улиран одов. Айл гэрийн баг нь ач хучаан тойруулаад улаа бутран сууж байх ёстой нутгийн сайхан эгч нар минь идүүгээ ихэнх нь алга. Оцсон хүн буцаж ирдэггүй тэр газар руу яваад өгч. Эмэгтэй хүн тэр тусмаа зүс. Нас хоёроороо гайхуулж явсан бүсгүй хүн. Цагаасан эрт хаагдарч, гараасан хөдлөх үр хөхөдгүй хөгшрөх шиг гунигтай юм хаана байна. Ядахтаа тэр үе тэд нар маань өөрийнхөө хөөхөн сайхныг мэддэг байсан хэрнээ патараач татуулдаггүй улс байж. Зүүн уулан зэрэглээтэд байна. Зүглээд очисон чинь үгүй байлаа. Зүүд нойрондоо хуйуулаан байна. Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байлаа гэж надтай хамт аргал түүхтэй санаашран дуулдаг асан халтар эгч маань үгүй болсон ч зүүн уул нь хэвээрэн цэцэг навчаан алаглуулан цэнхэртэн зэрэглээцээр л байх юм да хөөрхий. Заяа дутахад миний хөл гар хоёр адилхан төржээ. Түүнээс биш миний сэтгэлд өдөр хоног өнгөрөх бүр улам бүр тодорч зүс царайг нь мартчихвэ гэж хичээх бүр улам улмаар бүдгэрэн буй халтар ихчийнхээ зургийг зурж энэ хорвоо дээр Монголын тал нутагт ийм эгэлхэн мөртлөн давтагдашгүй гоо сайхан бүсгүй байсан юм шүү. Та нар хувцаан тайлж битгий нүцгэн бээрэн гайхуул хэмээн агсам тавин хашгирмаар санагдах юм. 15-ны тэргэл цагаан сар араас нь тэвэр дүүрэн манддаг. Зүүн толгодын хад зохионд бичигдэн үлдсэн ай нанаа хэмээх халтар ихчийнхэн дуулдаг дууг зүрх сэтгэлдээ үгүйлэн гансарч соронзон бичлэгт хуулан авч болдоггүй нь гачлантай. Эр хүнийг ад шоо үзэн цаашаа түлхэж чаддаггүй эсэглэн халуун биетэй улаан тарианы хөөхнүүд алдж ондог алгхан хорвоог нэгээхэн зур шуугуулаад л өнгөрчтэй. Улаан тариа өнгөний өвчний тухай яриа тасраад утсан ч одоо бодох үе түүний хөлд мөн ч олон сайхан хүний амьдрал өргөцсөн ажээ. Энэ муусан асман ирчүүд хүнийг ямар хайрлах вштэй гэж миний багад хэлж байсан. Сэржмаа ихчийн үг одоо хүртэл мартагддаггүй юм. Ирчүүл бидний нүглийг хэлж яаж барах вэ? Эмэгтэй хүн гэдэг зовлонгийн одонд төрсөн энгэр султай, цайлган цагаан амьтад. Бурхнаас заяасан энэхүү хатуу тавилан гэхэн ихээр хэн зөрчиж чадахсан билээ. Тэдний бурууч гэж юу ах вэ?
Идүүгээ цагт баарны хүүхнүүд гэж л шуугилдах юм. Ирчүүд бидний уваагүйгээс л тэд маань харин хүний халуун хүнжлийн сэжүүрээс татаж яваа босов. Ирчүүд нь ухаантай, тулхтай, эр хүний үнэр тамиртай байсансан бол муусан хүүхнүүд ингэж задарч чадахгүй л байсан. Миний бодоход хүүхэн хоёр адилхан сониуч томоогүй улс. Айлын нас тогтсон намбар авгайч гэсэн хэрэгтэй хэрэггүй ирэ мараа юмд нүд алдан шаазгаа шиг дурлаж заримдаа бяцхан дүрсгүйтж нөхрөөрөө нэг сайн ороолгуулмар санагддагч байж магадгүй. Эхнэрийг эдэлж, эрхлүүлж чадна гэдэг эр хүний эрдэм мөнөөс өмнө. Авгадан хаяа гар хүрдэг хэрнээ би сэтгэл нь нэлхарч, нулимсан гартал хайрлаж чаддаг сайхан хүнч байдаг. Морины догшныг унаж хүүхний хөөрхнийг эргүүлж, архины хатууг ууж дөчгөрсөн эр хүн аль алиныг нь мэдэлгүй яах вэ? Хүүхнүүд гэдэг өрөвдчиж болдоггүй, өшөрчиж болдоггүй хачин улс. Хөгшин байсан ч, залуу байсан ч, хөөрхнөнч вэ, муухайч вэ, хүүхдүүдээс дутуугүй хань нөхөртөн эрхлэх гэдэг хүмүүс. Тийм өрөвдөмөр хөөрхийн амьдтыг гомдоож, сэтгэлийг нь сэвтүүлж хэн твчгсэн билээ. Алтан мөнгөөр гийгүүлж чадахгүй байлаа гэхэд итгэл сэтгэлийг нь эзгүүчилж хулгайлахгүй байж боломоорсон. Энэ жаахан хорвоо дээр хүүхнүүд жаргахал гэж тэртээ орчлонгийн хязгааргүй орон зай од сансрын чандаас шуу шиг нисэн ирж алган дээр минь суугаад та байхгүй олон юм нэхэн эрхлэн жирэгдэг байх. Хүүхнүүд гэдэг хүүхэд гаргадаг л болохоос биш нэл хүүхэд шиг өрөвдөмөр томоогүй амьтад. Би гадаа гудамжинд нарлан суугаа моник хуруутай настай эмээг хараад уран бүтээлч хүний сэтгэлээр энэмээ 3 настай байхдаа ямар шүү хөөрхөн охин байсан бол гэж боддог. Би залуу сайхан эхнэрийн шороонд болж дээлтэйгэн хатаж үтсэн үйлдэл толгой. Төм түжигнэж бөм бужигнсан олны тунд алхаж явахтаа талигаачтай минь төстөөхөн тааралдах нь үгүй юу гэж харж явдаг. Уруул хамар нь биш хэрнээ нүдэн тэр байтугай инээмсэглэх нь хүртэл үйлэн үргүй адилхан хүн хаяахан нэг өдрийн од тохиох мэт тааралдах нь ч би. Би тийм охид хүүхнийг харах дуртай. Гэтэл зарим нь миний харцнаас дальдран ичингүүрнэ. Харахгүй шүү дээ. Харсан хүний нүдний хор шингэмээр цэцэг цэврүү шиг амтныг гэгээн цагаан өдөр олны дунд ус сахалдаан баригдсан хөгшин хар юм ирээ цэргүү цоо ширтээд байх ямар аятайхан байх вэ? Хүний зовлон хүн мэдэхгүй гэдэг л энэ. Миний бие хэвээр орой босгоо огцом түргэн зантайж хүүхнүүдэд өвшөрчөөд огширч чаддаггүй. Учир нь эмэгтэй хүн гэдэг ямар ч адаар адсах шиг ааштай байлаач бүсгүй богино жолоотой амтэн гэдэг нь юухан дээр ч боловч цухалзаад сэтгэл нэлхруулаад болдоггүй юм. Та ямар сайндаа би хонгорзул адис авмаар дурлалын бурхан. Хоолой дээр зангирсан үхчүгүй, айчүгүй янгийн дуу. Үгэхтэн өндиж хараад нүд анимаар үйлэн үргүй сайхан антаан гэж хөгшин толгоогоо хөлийнхэн дор чулуудан хаяж шүлэг бичиж суухав дээ. Баарны охид хүүхнүүд буруутай юу? Буруутай. Гэвч тэд чин цөвийн цагийн хөл дор ам амьдралан хайргүй дэвссэн богино ухаантай, богинохан настай хөөр хилэлттэй хүмүүс. Өглөө төрөөд орой өгтөг гэрлийн ирвэхээ. Залуу нас гэдэг торгон дээлний насгүй. Нэг л мэдхэд тамхины утаа, архины аг. Хуйл тачаалын галд хуйхлагт аадлан өнгөрнө. Ийхүү би бүсгүй хүнийг түмэн буруутай байлаач өршөөж гэрэл гэгээтэй талаас нь харахыг хичээдэг. Заяа төөргөн тийм юм чин. Тэдэнд хатуурхаад би сэтгэлд нь байхгүй ухааныг нэхэд яахсан билээ. Эрүүл залуу хүн эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй хэрнээ тэднээс хоол хайр хоёр нэхэж суухыг үтсэн. Та ийм л арчаагүй ирчүүл бүсгүүчүүлийн сэтгэлийг ээдүүлж амьдралын арал дунд элжих шиг зүтгүүлдэг биз. Засгийн газрын хүндэтгэлийн их танхимд ерөнхийлөгчөөс төрийн шагнал гардан аваад эргэхтэн ижим амьд байсан ч болоосой гэж бодохдоо өөрийн ирэхгүй нулим сунагсан. Хажуугийн хүмүүс хэрвээ намайг анзаарсан бол төрийн өндөр хишиг хүртээд энэ хүн баярлахтан уйлж байна даа гэж санах байсан биз. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэж дэ нацагдорж маань хэлсэн. Энэ үг амьд хүн алтан аягнаас усууна гэдэг үгнээс арай л жинтэй сонсогддог юм.
Догомдоо. Чи өөрийнхөө төлөө амьдардаг нас чинь дууссан шүү. Хэдэн муу хүүхдийнхээ төлөө л зүтг. Чиний зохиол гэж юу байх вэ? Чи өөрийнхөө рекордыг айл эрт тогтоосон. 2 метр дээгүүр нэг удаа харайсан. Элдв 7 юм их сараачвал залуудаан бичсэн хэдэн өгүүлгийнхээ нэрийг хөөдөн шүү. Гэж 40 хэдэн насны хал үдсэн хашир ухаан минь үе чихэн чивнэвч тисгүй бицээр л суун. Хүн гэдэг тэр чигээрэн дутагдлын хөөдий. Алдах вэ гэж айгаад байвал амьд явах ч бэрхтээ тул бичгээс яах вэ? Улаан тарианы хүүхнүүдийг санах бүр харуусал төрдөг. Ургаж амжилгүй хагдарсан улаахан сарнай. Эрийн налигзан, эмин шалаг араншингаар ингэр задгаа явсан нэгэн цагийн эмигнэл. Эрчүүд бидний улаан гараараа хийсэн нүгэл. Эр хүнийг хайрлаж итгэсэн бүсгүй амьтны алдаа. Би Сүхбаатар аймгийн Алдарт хуурч Саарл хэмээх хараагүй өвгнийг зурагтаар хөх торгон дээл гэдэг ардын дуу хуурдахыг үзээд хүн гэдэг 2 нүдгүй ч гэсэн ингэж л хажуудхан жаргаж сэтгэлийнхэн онгорхой цойрхойг ухаан авьяас 2-ороо нөхөж амьдардаг юм байна. Үс санчиг хүзүү шанаан хүртэл эр сэрэл гжигдэж сэтгэл нэлхруулсан налиг зөөлөн үнэртэй энэ охид хүүхнүүд гэдэг үгсэж таалж өнгөж нооловч ханашгүй хайрыг дүү хүргсэн өвдөгнөөс нь адис авч өмнө нь сөхрөн унамаар бурхад буюу. Надтай хамт олон сайхан хүүхнүүдийн алтан дуртатгал шороонд булагдана вэ? Амьд сэрүүндэн ганц 2-ын тухай боловч бичиж үлдээ гэвч нөгөө хартай хортой харчууд нь эхнэрэн яаж томлох бол гэхээс зүрх шимшрэм юм. Үеийн минь бүсгүүчүүл сэм сэмхэн гундаж өцгөлэн гон чимээгүйхэн хаагдарч байна. Үүлийн үрээр учирсан хэнийх нь хорон үг өсөнд нь хэрүү болж унаа бол. Дөлгөөн дооны Аксениад би дуртай. Эмэгтэй хүний тийм ичхүр сонжуургүй шунаг халуун дурлал хамгаас үнэнч байдаг. Гэтэл тэр гал түүмэр шиг их хайрыг хуурамчхан зантай садар самун харчуулал бөхөн унтрааж залуу бүсгүүчүүлийн сэтгэлийг хөргөн буруу зам руу түлхдэг босов. Эх хүний хөх умай 2 шиг эмзэг ариун эрдэнэ ертөнцид хаана байна? Харчуул минь харчуул минь би гуй. Та нар эр хүн шиг байгаач. Хүүхнүүдийг магт, жарга, бүр хүүхэд шиг эрхлүүл. Дээлгэндээ тэрэн янаглан энкрил. Тэгээд баясан баярлаж нэмсэглэл гэрэлтүүлсэн эрх хар нүдийг нь ихцлэн ширт. 100 жил улиран одовч нэгээхэн зур мартагдахын аргагүй. ертөнцийг ойлуулж дуулуулсан тэр дулаахан сайхан нүд чамд аз жаргал хайрлан зүрх сэтгэлийн чин сүдрийг үргээж ариусан цэнгүүлэх өвдөстэй билээ. Эрчүүл бүхэн бүсгөөчүүлд өртөө гэдгээ мартав.